Hi guys. За өнөөдөр 26 оны 3 сарын 8 weekly analysis хийчихье. Тэгэхээр за monthly candle-аас эхлээд харахад бол monthly candle бол өнгөрсөн сарын candle нэлээд том зүйтэй дэшигээ битүү хаагдсан. Тэгэхээр энэ сар ч гэсэн дэш харах төлөвлөгөөтэй байсан. Тэгээд энэ хооронд бол дайны мэдээ, дэм бүхий нөхцөл байдлын мэдээ гараад хаш дэшигээ капитал нэгдээд буцаад ингээд унсан байдалтай байж байгаа. За тэгэхээр weekly candle бол мөн адил доошлоод нэлээд хэдэн 7 хоногийн циклүүд бол нэлээд өгч очсон. За тэгээд эндээсээ буцаад утсан байдалтай татраад бол одоо энэ 5 дахь өдөр бол хаагдсан. 5 дахь өдөр мөн фомсын мэдээ бол гарсан байгаа. За тэгэхээр энд бол нэг юм trend line бол явж байгаа. Өмнөх энэ уналтаар бол яг trend line-ыг бол шалгаад буцаад дэшигээ өссөн байдалтай байгаа. За нөгөө талаар бол sell-ийн trend line энд бас үүсэх боломжтой юм шиг хөдөлгөөнүүд бол гарч ирсэн. За дэлхий дээр ингээд 1-2 шалгасан юм шиг харагдаж байгаа боловч 4 цаг дээр бол 4 удаа шалгасан байгаа. Энд 1 2 4 удаа шалгасан байгаа. Тэгэхээр бол дараагийн төвшөнд бол магадгүй ийшээгээ ирэх бол боломж бол харагдаж байгаа. Тэгээд эндээс ямар хөө reaction үзүүлж хааш яаж таталцаж ингэж явах нь гэдээс шалтгаалаад магадгүй доошоо юм онцлоод орж ирэх бол боломжтой ийм хөдөлгөөний байдал бол харагдаж байна. За тэгээд энд бол би нэг юм trend line зурцсан хараад байгаа. За тэгээд энд бол хэд хэдэн удаа trend line-уудыг бол янз бүрээр бол одоо ингээд зурж үзээд яг аль нь ажиллаад яваад байна гэдгийг бол олох гээд яваад байгаа. За тэгээд энэ trend line бол сая 5 дахь өдрийн хөдөлгөөн дээр бол нэлээд олон удаа шалгагдаад буцаад өсөж байгаа юм байдалтай бол байна. Тэгэхээр энэ trend line-ийн хөдөлгөөнийг бол эх 7 хоногт барьж авах төлөвлөгөө байна. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүд яг хөдөлгөөнийг тоосод үзье. Тэгээ юу бол одоо тий яг одоо яах гэдэг. За амарцсан фомсыг гараад доошоо унж чадаагүй гэдэг нөхцөл байдлыг мэдж байгаа. Тэгэхээр тренд бол буцаад тодорхой хэмжээний өсөлтийг үзүүлэх нь ойлгомжтой. Ийм нөхцөл байдалтай байна. За тэгэхээр энд бол нэг ийм range явж явах юм боломжтой. Иймэрхүү ч юм уу тий эсвэл иймэрхүү ч юм уу. Аль нэг range хөдөлгөөнд бол ороод бол явж байгаа. За тэгээд энэ trend line-ыг бол одоо ингээ 3 удаа шалгасныг харж байгаа. Тэгэхээр ийшээгээ ирээд low буцаад ийшээ high хийсэн тий ийшээ low хийсэн энийг хэвдэггүй буцаад өссөн. Буцаж өсөхдөө энэ цагийг хэвдэж чадаагүй. Тийм учраас унсан. Унахтаа энэ цагийг хэвдэж чадаагүй учраас өссөн. За өсөөд энэ цагийг одоо хэвдэж чадаагүй. Тийм учраас бол уултыг үзүүлээд энэ цагийг хэвдээд энд хэвдээд за эндээс ингээд ерхий шинэ хөдөлгөөн эхлэж байна. Тэгэхээр за энэ цэг бол энэ цэгтэй энэ цэгийг бол эвдэж үл чадаагүй энд доор явж байгаа. За буцаад дэшиг өссөн. За өссөн боловч яг энэ цэгээс өссөн боловч буцаад уналт орж ирсэн. Учир нь энийг бол эвдэж чадаагүй. Буцаад унсан. За буцаад унахтаа бол энд энэ цэгийг үзүүлсэн. Энэ цэгийг бол эвдэж чадаагүй. Тэгэхээр энд бол яг доовын унал бол яваад high low гэдээ явж байгаа. За ингээд буцаад эргээд high хийсэн. Энийг эвдэж. За тэгэхээр дараагийн хөдөлгөөний хувьд бол одоо эх 7 хоногийн хөдөлгөөний хувьд бол магадгүй энэ маань ийшээгээ дөхөж очино. За тэгээд энэ цэгийг эвдгүй явах уу гэдэг дээр нэлээд ботгох. За магадгүй нэг эвдчихэд те яг эвдэлт орж ирчихэд ийм уналт бол орж ирэх болов гэсэн юм таабартай байгаа. Тэгээд энэ цэгийг бол тэмдэглэсэн харж байгаа. За энэ цэгээс бол буцаж ингээд хөдлөх ийм дэшигээ энэ дээдлийн trend line, sell-ийн trend line-ыг дахин шалгах юм хөдөлгөөн орж ирэх болов гэсэн юм таам өгөл байна. За тэгэхээр яг эндээс бол яг одоогоор бол энэ хэсэгт бол өсөлтийн хөдөлгөөн үзүүлсэн, доо эвдэгдсэн, энд хаяа хийх гээд явж байгаа ийм нөхцөл байдалтай байгаа. За тэгэхээр энэ хөдөлгөөн маань ингэж яваад ингээд ирэх ёстой гэсэн үг. За энэ хөдөлгөөний энэ цэгийг бол одоо барьж авахар оролдох болно. За тэгээд trend line бол энд ингэж таарч байгаа. Энэ өмнө trend line угаасаа 3-4 удаа бараг 5 удаа ингэ шалгагдсан. 6 дахь удаага ирээ шалгаад буцаад бол асуудал байхгүй. За тэгээ fundamental мэдээ дэшээ байна. Technical analysis бас дэшээ байна. Тэгэхээр бол ерхий эх 7 хоног ч гэсэн buy арилжаануудыг нээгсэн юм төлөвлөгөө бол байна. За тэгэхээр 4 цагт дээр бол энд хэдийгээр ингээд те ийм хөдөлгөөн орж ирээд ингээд буцаад унаад доошоо задлаад ишээ ирсэн ч гэсэндээ still buy хөдөлгөөн бол байгаа. За тэгэхээр энэ хүртэл бол buy арилжаануудыг харна. За эндээс цаашаага харин яах вэ гэдэг энд
эндээс цаашаа харин хайчихгүй гэдэг бол энэ тухайн цэгт ирснийхэн дараа ямар хөө реакшн үзүүлэхээс нь шалтгаалаад бол шийдэн. Тэгтээ миний бодлоор болвол миний ерхий нэлээд том зургаар болвол эндээс бол унах хэвээр яг тэгэхээр ийм хэмжээтэй тренд лайн дээр болвол алт яаж хөдөлдөг вэхээр энэ тренд лайныг эндээс бол эвдэж ингэж хөдөлдөггүй. Ерхий энэ тренд лайныг эвдэх гол зураг бол одоо энд ирчээд бутсан ийм онцлогтыг үл үзүүлэх хэвээр бүр доошоо энэ тренд лайныг шалгах хүртлээ. За магадгүй тэгээд энэ дунд өсч явж байгаа. Тэгээ эндээс магадгүй хүчтэй эвдэлт орж ирж энэ all time high цэгийг бол эвдэнэ гэж бол таамаглаж байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөн маань өөрөө 4, 5, 6 дугаар сард бол ирэх бол боломжтой. Тэгэхээр ямар ч цаа одоо энэ цэгээс бол тодорхой хэмжээний уналтуудыг бол би орж ирэх болов гэсэн юм бодолтой байгаа. Тэгээ нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирж байгаа. Энэ тренд лайныг шалгана. За шалгачаад тэр нь энэ нэг иймэрхүү хөдөлгөөнийг үзүүлээд тэгээ буцаж унах цэг энэ цэгийг барьж авах хэрэгтэй. Тэгээ эндээс хүчтэй өсөлтүүд, маш хүчтэй өсөлтүүд ингээд орж ирэх хэрэгтэй. За энэ хөдөлгөөн бол өмнө нь алтан дээр бас орж ирсэн. За өмнө нэг дабл топ хийгээд энэ 10 сарын үед дабл топ хийгээд нэг ийм хөдөлгөөн орж ирээд за тэгээд энэ хэсэгт бол нэлээд удаан баруун чигээ хөдөлж байгаа. Дахиж одоо all time high цэгийг үл шинжилсэн юм үйл явдал болсон. Тэгэхээр энэний дараа бол ингээд тасралтгүй хүчтэй өсөлтүүд эхэлсэн учраас ерхий одоо хөдөлгөөн ч гэсэн нэг энэ хөдөлгөөнтэй үйлчлэх нь нэгээс одоо энэ 10 сараас эхлээд 10 сарын 17-наас эхлээд ингээд бараг 1 сарын 5 хүртэл энэ хөдөлгөөн явсан байгаа байхгүй. Тэгэхээр харилцаагаар нэг 2 сар 2-оос 3 сарын хугацааны хөдөлгөөн явж иж all time high цэгийг бол эвдэж байгаа. Тэгэхээр одоо бол энд 3 сар болж байна. Тэгэхээр ерхий нэг 5 юм уу 6 сар мар энэ хавцаанаас ерхий 5 сарын дундуур л юм байна. 5 сарын дундуур эсвэл 6 сар 5 сарын дундгаас 6 сар хүртэлх хугацаанд бол энэ all time high гэсэн түвшнийг бол эвдэх боломжтой байхаа гэсэн ийм одоо холын таамаг бол байгаа. Тэгэхдээ яг эх 7 өдрийн хөдөлгөөний хувьд бол яг энэ цэгээс бол байт гэсэн юм төлөвлөгөө гаргачаад сууж байна. Тэгэхээр ер нь энэс өөр цэг дээр бол одоохондоо оролт бол харагдахгүй байгаа. Магадгүй хаш яаж хөдөлгөхөөс шалтгаалаад ямар хуу нээлтүүдийг хийхээс бол шалтгаалаад 7 өдрийн кандалтай. За 7 өдрийн кандал ер нь бол энд ийм дээр зүгөө уналтын кандал орж ирэх юм бол уусаа манай энэ цэг яг үнэндээ ажиллахгүй. Тэгэхээр ийм нээлтийн цэгээс шалтгаалаад нээлт дэшээ юу доошоо юу хаана битүү кандал гарч ирэх үү гэдгээс шалтгаалаад ер нь бол дахиад ажиллаж байгаа бол төлөвлөнө. Тэгтээ ер нь бас тийгээр доошоогоо дээрээ зүгөө доошоо нээсэн ч гэсэн энэ цэгээс бол магадгүй нэг жоохон доошлоод тэгээ эндээсээ буцах юм боломж бол байгаа. Ямар ч зэн бол өсөх боломжтой цэг бол байгаа гэдгийг таад. За тэгээ сайхан тэмдэглээд аваарай. Эх 7 өнөөр уулзцгаая.